Монгол улсын гадаад байдал хурцдсаар 1939 онд халахын гол орчим бүгд найрамдах Монгол ард улс болон Япон халз тулалдахад хүрэв. Энэ дайнд Монгол ардын хувьсгал цэргийг маршал Чойволсон командалжээ. 4 сар гаруй үргэлжилсэн халах голын байлдааныг бид бүгд найрамдах Монгол ард улсыг булан эзлэх гэсэн Японы империализмын оролдлого, түүнийг няцаасан зөвлөлт холбоот улсын агуу хялалт гэж явцуу өрөөсгөл утгаар тайлбарлаж иржээ. Гэтэл 1939 оны халахын голын байлдаан нь зөвлөлт холбоот улс Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус Монгол Япон хоёр зайлшгүй халз тулахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан юм. Халах голын байлдаан Монгол зөвлөлтийн цэргийн ялалтаар төгсөв. Энэ дайн Японы тагнуул хувьсгалын эсэргүү үнэхээр байсан байна шүү гэсэн бодлыг олон түмэнд төрүүлэн улс төрийн нөхдөөлтийг зөвтгөх аястай болж Чойволсон дахин шүтэж эхэлсэн юм. Монголын ард түмэн улс төрийн хилмигдүүлэлт дайны зөвөр бэрхшээлийг амссаар 1940-од онтой золгожээ. Үүнийг мэдэрсэн Чойволсон Монгол ардын хувьсгалт намын 10 дугаар их хурал, улсын 8 дугаар их хурлыг сайтар бэлтгэлтэй хийх, гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадах үс байх ёстой гэж үзэж, эл хэрэгт туслалцаа ирэхээр 1939 оны 11-р сард Москваг зорьсон юм. Хэрэг явдал сансан ёсоор бүтэж, зөвлөлтийн тал Наушгаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автомеханикийн болон цементийн завод барихад туслах болжээ. 1940 онд Монгол ардын хувьсгалт намын 10 улсын 8 дугаар их хурал хуралдаж улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлжээ. Улсын 8 дугаар их хурал бүгд найрамдах Монгол ард улсын 2 дахь үндсэн хуулийг баталсан юм. Нэг хүнийг дахин шүтэх явдал газар авч байсан учраас тухайн үед маршал Чойволсонгийн үндсэн хууль гэж нэрлэж байсан билээ. (1941 оны 6 дугаар сарын 22-нд фашист Герман зөвлөлт холбоот улсад гинт халдлан довтлсноор манай улсын гол холбоотон зөвлөлт гүрэн дэлхийн 2 дугаар дайнд татагдан оржээ. Эх орны дайны эхний өдрөөс бүгд найрамдах Монгол ард улс зөвлөлтийн талд баттай зогсож, бүхнийг фронтод гэсэн уриандор ажиллаж хөдөлмөрлөж эхэлжээ. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээр нь туслах хөдөлгөөн манай нийт хүн амын дунд өрнөв. 1941 онд Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга Янжимаагаар толгойлуулсан бэлэглэлийн төв комиссийг байгуулжээ. Монгол хүн фронтод хийж чадах бүхнээрээ чин сэтгэлээс нь тусалж байв. Малчин ардууд хагас сая гаруй мордыг хямд үнээр худалдаж 32 мянга гаруй морион бэлгэлжээ. Үүнийг хамт зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийн хамтрал, цэргийн ар гэр, өнчрөгсдөд зүтгэх хүчний ба үржлийн олон мянган малыг бэлгэлжээ. Монголын төлөөлөгчд фронтод удаа дараа хүрэлцэн очиж 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны хамгийн ихний цуваг бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Чойволсон тэргүүлж очсон юм. Мөн Монголын ард түмний хөрөнгөөр хувьсгалт Монгол танкийн бригад, Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж улаан армид хүлээлгэн өгчээ. Зөвхөн хувьсгалт Монгол танкийн бригадыг байгуулахад хөдөлмөрчдийн хандваас гадна Чойволсон улсын сангаас 2.5 сая төгрөг, 300 кг шижир алт, 100 мянган Америк долларыг зөвлөлт холбоот улсад шилжүүлжээ. Бригад эскадрилийн бие бүрэлдэхүүний хувцас хүнсний бүх зардлыг дайн дуустал дааж байсан юм. Хувьсгалт Монгол улсын танкийн цуврал бол байгуулсан. Тэрнийг бол манай улс орноо өөрсдөө шеф нь бол бүрэн бүхий зүйлээр нь хангаж байна. Энэ танкийн бригад өөртөө өнөө фронт дээр байдаг их сайн байж байна. Үүний дараагаар энэ өнөө эцсээр бол бид Монгол ардын нисэх онгоцны цуврал байгуулсан эскадрилийг. Энэ одоо бас фронт дээр их сайн байж байна. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч ноён Уайлс дунд дариган улсаас нутаг буцах замдаа 1944 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо
албан ёсны бус айлчил хийжээ. Түүнийг маршал Чойвсон Монголын бусад удирдах зүтгэлтнүүд өгтөн авчээ. Айлчлалын явцад ямар нэгэн гэрээ хэлэлцэл хийгээгүй. Ноён Уэльсийн албан ёсны бус айлчлалын зорилго нь бүгд наримдах Монгол ард улсын амьдрал байдалтай танилцах явдал байлаа. Түүний айлчлал хожимо бүгд наримдах Монгол ард улсын статус квог Америк нэгдсэн улсын зүгээс хүлээн зөвшөөрөхөд түлхэж үзүүлсэн данжгүй. Ноён Уэльс Монгол айлд очиж бурханд нь мөргөн байж зочлуулсан гэдэг. Эцэст нь Чойвсон нар Ноён Уэльст Монгол дээл, малгай, гутал, баг гарын номсон бэлгэлж дурсгалын зураг татуулжээ. Дэлхийн 2 дугаар дайныг төгсгөхөд 1945 оны 2 дугаар сард Яалтад туралдсан. Зөвлөлт холбоот улс Америк нэгдсэн улс Их Британий засгийн газрын тэргүүн нарын баг гурал чухал ач холбогдолтой болжээ. Баг гурал Дэлхийн 2 дугаар дайны дараагаар Дэлхий дахин дэн хамгаалан байдал тогтоох баттгах асуудлын зэрэгцээ Японд дайн зарлах тухай хэлэлцэн тохиролцжээ. 3 их гүрний засгийн газрын тэргүүн нар зөвлөлт холбоот улсын саналыг хүлээн зөвшөөрч гадаад Монголын статус квог хэвээр байлгахаар тогтсон байна. Энэ нь улс орныхон тусгай тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрүүл хин төлөөх Чойвсон тэргүүтээ бүгд наримдах Монгол ард улсын засгийн газрын хүчин чармайлт зөвлөлт холбоот улсын дэмжлэгийн үр дүн байсан юм. Гэвч зөвлөлт холбоот улстай хэлцээр хийх явцдаа дундад иргэн улсын засгийн газар Монголыг өөрийн салшгүй хэсгээ гэж үзсээр байсан юм. Гэвч Сталин Ялтын баг гурлын шийдвэр дээр бадтай зогсноор 1945 оны 7 дугаар сарын гэхээр Чойвсон Москвад урьж туурга тус гар улсын засгийн газрын тэргүүнийг өгтөдөг ёсоор хоёр улсын төрийн далбайг мандуулан хүндэт харуулж өгсөн хүлээн авчээ. Сталин бүгд наримдах Монгол ард улсыг дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд оролцож дорн дахин дэнгэ тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойвсонд тавьжээ. 1945 оны 5 дугаар сарын 9-нд Европт дайн дуусч Гитлерийн Герман бууж өгч зэвсгээ хураалгажээ. Олон жил үргэлжилсэн уршигта дайн дуусч эгэл ард энг хамгалан амьдралд шилжилээ. Дайны жилүүдэд зөвлөлтийн ард түмэнтэй нэгэн хамт байсан. Монголын ард түмэн жолоодогч өрлөг Жинжин Чойвсонго нягт тойрон хүрээлэн ялалтын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Алс орнууд дахинд дайны гал дүрэлзэж Япончууд Азад ноёрхог санаархлан хэрэгжүүлж байлаа. Холбоотон гүрнүүдийн өмнө хүлээсэн үргэлжлэх дагуу зөвлөлт холбоот улс 1945 оны 8 дугаар сарын 8-нд Японд дайн зарлсны дараагаар мөн сарын 10-нд бүгд наримдах Монгол ард улс Японд дайн зарлаа. Мөн Чойвсонгийн командалсан Монгол ардын хойсгол зэргийн ангууд генерал Плиевийн удирдсан зөвлөлт холбоот улсын өвөр байгалийн фронтын мотомеханикжуулсан нэгтгэлийн хамтаар 8 дугаар сарын 11-нд их орныхон торгон хэлийн дээсийг алхаж Долнуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг баялдааны ажиллагаа өрнүүлэн хойд хятадын зарим муж өвөр Монголын нутгийг чөлөөлжээ. Энэ явцад маршал Чойвсон өвөр Монголыг нэгтгэх бодлого баримталсан боловч олон улсын нарийн төвөгтэй байдал холбоотон гүрнүүдийн геополитикийн үүднээс тасалдсан байна. Наймдугаар сарын 14-нд Хятад
зөвлөлтийн гадаад яамны сайд Ван Шице Молотов нар Японыг ялагдсны дараа хэрв бүгд найрамдах Монгол ард улсын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлийн баталвал гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэсэн нотыг Москвад солилцсон байна. Үүнийг бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчид сайд нарын зөвлөл сайшаан хүлээж авчээ. Улсын баг хурлын тэргүүлэгчид 1945 оны 9-р сарын 21-нд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар ард түмний санал гаргуулах тухай асуудал хэлэлцэж, орон даяар санал хураалт явуулахаар тогтжээ. Бүх орон даяар 13,000 гаруй хурал цуглаан болж, түүнд олон зуун мянган хүн оролцож, улс орныхон тусгаар тогтнолын төлөө санал өгөхөн батлан илэрхийлжээ. Санал хураах ажлыг эрхэлсэн төв комиссд шаардлага гарвал эх орныхон тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулагдаж бэлэн байгаагаа илэрхийлсэн илэрхийлэлт баярын бичиг хүсэлт олон 10,000-аар ирж байсан юм. 10 дугаар сарын 20-нд болсон санал хураалтад тус улсын нийт иргэдийн 97.8% нь оролцож, төрийнхөө тусгаар тогтнолыг хүн бүр санал нэгтээ баталж гарын үсгэн зурцгаажээ. 1946 оны 6 дугаар сарын 21-нд бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд, гадаад явдлын яамны сайд Чойволсангаас нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Трюгвелид нот бичиг явуулжээ. Уг нотод бүгд найрамдах Монгол ард улс нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн зарчмуудыг бүрэн зөвшөөрч, олон үндэсний эрх ашигын тусын тулд олон улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээний дагуу дэлхийн нийтийн зарим асуудалд оролцож байгаа болон нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн зарчмуудад бүрэн захирагдж байгаа билээ. Бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнд илсүүлэн авахыг аюулгүйн зөвлөл ба ерөнхий хуралдаанд илэрхийлэхийн хамт бүгд найрамдах Монгол ард улсын ард түмэн өөрийн хөрш зөвлөлт холбоот улсад материалын тусламж үзүүлэн нэгдсэн үндэсний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсныг аюулгүйн зөвлөл ба ерөнхий хуралдааны анхааралд төлөвлөх нь зүйтэй гэж бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар үзэж байна гэжээ. Монголын ард түмэн дэлхийн дайны үеийн хүнд бэрхшээлийг даван туулсан төдийгүй алс орнодод инх хамгаалан байдал тогтооход хувь нэмрэн оруулж, төр улсынхан тусгаар тогтносон байдлыг олон улсын хэмжээнд баталгаажуулаад айван тайван цагийн босгоёг алхав. Чойволсангийн ерөнхий сайд байх хугацаанд бүгд найрамдах Монгол ард улс 1939, 1945 оны 2 томоохон дайнд оролцсон ялалт байгуулсан нь түүнийг тэртээ тэргүй дахин шүтэж байсан байдлыг улам лавшруулж, нэр хүндийг нь улам өргөжээ. Аж үйлдвэрийн комбинат, Монгол улсын их сургууль, 10 жилийн 1-р дунд сургууль зэргийг маршал Чойволсангийн нэрмжит болгож, богд дүнжин гар уулыг хүртэл Чойволсан уул гэж нэрлэж байна. Мянга 1945 онд маршал Чойволсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч яруу найрагчид уран бүтээлийн зориулж байв. Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдын сүрэн маршал Чойволсангийн 50 насны ойд зориулсан ерөөлдөн таны наслсан 50 жил бол 50 цагийн 1000 жилдээ тэнцсэн. 2-3 мянган жилийн хосгүй түүхтэй хэргийг хорлоогийн хүү Чойволсан бүтээлээ хэмээн зүйрлэл хэтрүүлэг хэрэглэн дүрсэлж байв. Энэ нь ямар ч их хүн цаг үеийнхэн бүтээгдэхүүн байдгийн илрэл юм. Тэр бээр 50 насныхан ойн ёслолын хурал дээр хэлэхдээ улс орныхон өмнө үр дүнтэй ажиллах явдал бол хүн нэг бүрийн үүрэг юм. Манай нам ард түмнээс бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол ард улсаа цааш цэцэглүүлэн хөгжүүлж
шинэ Монгол улсыг байгуулах үйлсд их ажил хийх хэрэгтэй байна гэжээ. Эгэл ард түмэн чой болсон үнэн сэтгэлээс биширч шалгарсан жолоодогчон химэн хүндэтгэж байв. Гэхдээ чой болсонгийн засгийн эрх барьсан он жилүүдэд Монголын эдийн засаг, соёлын түүхэнд мөнхрөн үлдсэн олон чухал үйл явдлууд болсон юм. Монголын ард түмэн нам засгаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээс шургуу хөдөлмөрлөж байсан юм. Сталин чой болсон нарыг дахин шүтэж байсны улмаас Монголын мал сүргийн тоог 200 сая төгрөг лоозон дэвшүүлснийг хэрэгжүүлэхийн тулд улсын сайн малчдын зөвлөгөөн хийж малын тоог өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх, мал аж ахуйд боловсон арга ажиллагааг нэвтрүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйг хөгжүүлэх сонирхол санаачлагыг дэмжих талаар арга хэмжээ авч байв. Тухайлбал малчдад улсын сайн малчин цол олгож, маршал чой болсон өөрөн хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, ховор нандин бараа таваараар шагнаж байлаа. Гэсэн ч малын тоо толгойг 200 сая төгрөгх нь ардын хувийн аж ахуйны нөөц бололцооноос хит давсан үл гүйцэлдэг шинжтэй байсныг практик амьдрал харуулсан билээ. Налайхын чулуун нүрсний уурхай, төв цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинатын хид хідэн фабрик,